ингээд 8-1 ихний тоглолт Extreme Gaming-ийн өдөөс Team 58-гийн тоглолтоор эхэлж байна. 8-1 шигшээ тоглолтууд. За Winner Bracket-ийн 8-1 шигшээ тоглолтууд. Team 58 багийн эсрэг Extreme багийн тоглолтоор эхэлж байна. За энэ хоёр баг хамгийн сүүлд саяхан Div Championship 2015 тэмцээний финалд шалгарч үлдсэн хоёр баг билээ. За Team 58-гийн RS SF-ийн голоор Цэгийн Storm-ийн өдөөс явах нэ. За офлайн дээр харин Spirit Breaker болон Earthshaker гэсэн баатруудыг тавьсан бол Save Line лейн дээр Venom PL зараас нь Winter Weaver гэсэн спорттойгоор явж байгаа юм байна. За харин Team 58-гийн бол одоо Save Line дээр хоёр спорттойгоо. За энд бол Survivor Sizer-аар солигдоод идэг. За Melodius-ийн унаах хотод Earthshaker харин хашаад. За хашааных нь Telekinesis-д оруулаад ирсэн. Melodius эндээс First Blood бараг болсон доо. За Survivor First Blood-ыг авсан Jack Samuel Storm. За Arsenal нь өөрөө Storm-оор сайн тоглож байгаа учраас мэдж байгаа. За ард нь Ball Light нөөж Цэгийг станцыг Arsenal нь өөрөө маш багаан төвцөө. Telekinesis-д Цэгийг унгаад гэсэн чи хүнээ аварч за гэхдээ өөрөө холж байгаа холыг ойлоо оруулаад ямар ч киллигээс Melodius эндээс 3 баатрын дунд орцсон. Double killing. 2 койлоор авсан байна. За статик рейтэй юм чи хаалт нөрж байгаа. Глобал дараад өөрөө хойсон. Ард нь TP-дэд Tasker хэсэгтээ хүн хамгаалж чадаагүй Ball Light-ийн дээр өөрөө эндээс баг унах байлгүй. За заяа charge-ла дахиад станцсан. За ингэсэн Ball Light-нгаараа charge 3 оруулаад kill хийж чадсан. Storm Spirit Цэги гараад ирсэн. Nether Strike хийгээд Enchanter Tomb за Fisher-дэд kill-ийг авчиж байгаа юм байна. За Tasker ямар ч 2 баатрыг хашаад авсан. За өөрөө Ball Snowball хийгээд ороод ирсэн. Extreme Melodius хийж унсан. За үргэлжлүүлээд Observer Ward устгаад. За энэ орд найр. За Venom бол Tower-аагаа дөртл аваг байгаа юм. За Door Цэги Counter Telekinesis-ийг гаргаж ирээд Hex-тэй боо гэдсэн. За харамстай ууж чадаагүй. Team 58 за Arsenal анх одоо хүртэл унаагүй байгаа. Энэ Survivor-д шууд дайрсан Venom. Survivor унаах боломжтой. Survivor унааж чадсан. Arsenal амьд байсараа гэхдээ Fisher-ийг унааж чадсан. Arsenal-ыг Tasker харин дэлхийд дуу ороод уншаа. За Melodius charge-та ороод ирсэн. Nether Strike хийх нүр Telekinesis-тэй дистанц таймнаа дээр Winter Weaver ард нэрхэн залсан Arsenal. За 58-д өсрөөгөө Цэг ямар ч маанаг болсон. За эндээс дуурж аваад Цэг үтээс Earthshaker харин за Storm Spirit Committed Side буюу Amor Arsenal Arsenal унахаас өмнө явсан Earthshaker-ыг унгаад чадсан. Нар 5-3 болсон баха за энэ. Тэгээ Spirit Breaker бай Cowabunga-ро шууд charge за Ghost хараад Ghost-ийн за өөрхөн Doppler-ыг аваад хоошо байгсан. За ямар ч хурж ирээ мөрсөн. Таймнад арж орж ирээд ямар гоё вакуум бэ. За араас нь BKB-тэй Цэгээ ороод ирсэн. Таймнагаас унгаад чадахгүй байна. За Survivor-лоо шууд Venom-тэй нийлээ Цэгийн хоёр дайрсан. RSM нь ард Mog Light Kill damage Storm Spirit illusion унгаасан. За Nether Strike RSM дээр шууд BKB дарсан. За түр хоошо байглаад орох юм бол одоо Extreme-ийнхаа за шууд орж ирээд Echo Slam хийсэн Venom дайраад RSM унаах болтой за унагсан. За гуруулаа бол яг наалж байгаа дэр Echo-ийн damage-ийг авсан. Яг хөхтөө бол хагас сүнсээрээ задардаг байгаа. Шууд Nether Strike-ийг RSM-ийн дундаа ороод BKB дараа голоор дарсан. Цэгийн шууд Global BKB дарж гаргаад дунд нь орсон. RSM бүтэнстэй одоо байсараа Цэгийн өөрөө хоошоо жоохон байгсан. За Venom орсон. За 5 баатар дээр Echo Slam орсон. За гэхдээ Telekinesis шууд араас нь скелүүдийг хийлгүүг RSM маш багцтай хоошоо алгасаар RSM-ээс амьдуудаж чадаагүй Цэгийн маш багцтай Цэгийн унгаасан. За Exter Цэгийн ганцаараа амьд үлдсэн. За шууд Ball Light-ийг бэклж байгаа юм байна.
Cowabunga эндээс үүдэд дарсан. За Цэги. Типийг нэлээд ойрхон дарсан. За цослуулсан. Телекинестэд ороод дарсан. Өөрөх нь бall lightning авсан. Араас нь орох боломжтой. За гэхдээ Цэги шиг хангалттай биш манай манаатай биш байна. За ямар ч араас нь сөөржөө дагаагүйсэн. За шууд шива задлаа Cowabunga ураагаад байна. Араас дээр мэг дарсан. Ball lightning-ийг Cowabunga жоохон зайсан өөрөө Цэги бикабай дараа Cowabunga хөөстэй үнэн хүмүүс нэрсэн. Цэги кекслүүлсэн манаагүй R7 coil-тод шивгаар дуурайд өгсөн. За эндээс 50 нэлээд өндөр дэмжээс Surge хийхдээ парчтаад Surge нарсан 50 эндээс за баг унах төстэй 50 HP-тэй голов дараад хүнээ хамгаалсан. За 51 явар за аварч чадсан Snowball-ийг орсон Walrus Punch. За Size тулсан Venom. За Size right click дэмэж байна. За араас нь Melody сүндэд ороод ирсэн. Size дээр Nether Strike-ээс Size-ыг унгаах боломжтой. Jagas за BKB-ээс ганц Batter дээр Echo-ээс Mars-ын чи байсаар Raccoon задлаад Ирчэг рүү унгаасан. За араас нь Melody-ыг унгаасан. За эндээс харин Charge Nether Strike юм байна. Charge Venom-ыг Hex-тэй унгаах боломжтой байсан. За араас нь Charge орсон Survivor дээр Ars-ын эндээс BKB байхгүй Melody шууд Ars-ын дээр Nether Strike хийсэн. Ars Vector дараа Ars Цэги ороод ирсэн. Ars дээр BKB байхгүй. Ars явж моднуудаас Raccoon задсан нь бол Spirit Breaker-ыг унгаасан юм байна. За моо маш удаашрсан хойноос нь Snowball-ийг дуурсан. За ингэсээр Russia авахд боломжтой болж ирж байна. За Extreme Tag шууд орж Hex төлсөн. Snowball та Telekinesis орж. За Storm Spirit тун бол гомжгүй тоглолт хийлээ. BKB байхгүй. Cooldown-тай хүйдээ 5 баатар дугаар. За 4 мэн Echo Slam. Ийрт орж ирээд анхны өөрөө явар заавч чадсан. За Venom хар дээр high ground дээр блоклогдсон байгаа юм байна. Цэги рүү шууд Survivor дайсан last ward өгөөд. За high ground дээр байсан Venom уугаад ирсэн таймнаар өгөөсөр Survivor руу харин buyback хийсэн Цэги моор. Заарс эмэрэндээс buyback хийх юм шиг таймнаар Venom дээрээ таймнаг унаах боломжтой. За сүүлээс BKB дараад Venom-ыг аварч унах. За Venom төрүүлж унаасан юм байна. За Venom-ыг Rubik бол гүйцээсэн Survivor ирээд Moog унаасан. За Russia бол байхгүй. Зөвхөн орлогыг хийх юм шиг зарлаа. Ball Lightning-ыг шууд BKB дараад орсон. За эхнийг бол Цэги Size тулсан. За refresh дараа дахиад голов дарандаа. За эндээс таймнаа бол дунд тааглаа тэлсээр нь PL маш олон illusion Melody манаг болсон. За Size right click damage бол өндөр. За Venom шууд Size руу гараад Size-ыг амжилттай унгаас Raccoon задлаад. За Venom за Raccoon-ээс бол баг damage авсангүй. R7-ийг унгааж R7-ээс төвчгүүтэй өргөжлүүлээ Cowabunga-руу дайрсан. Өөрөө маш багцсан үлдсэн. Таймнаа урд орж ирээд Venom-ийн киллийг зогсоосаа Venom шууд buyback хийсэн. Энд чи Jack-аас TP дарснаа болсон Walrus Punch-тай. Араас үсээ за Survivor-ыг за Echo Slam Jack-аас Venom Hex төлсөн байгаа. Size-ыг buyback dieback болсон Size Cowabunga-роос Cowabunga гоноод шүү дээ. Jam газруулсаа за Extreme Gaming-ийн ямар ч байсан. Энд дайнд яалтыг байгуулж чадлаа. Тун гарцтай дайм байсан ч гэсэн Extreme Gaming-ийн энд дайнд яасан R7-ээс мөн buyback. Шууд Ball Lightning за Telekinesis-тэй оруулаад ирсэн. За тэгээд Walrus Punch хийж амжаагүй Storm Spirit нэлээгүй орсон. BKB дараад R7-ыг хоош ухраач чадсан. За Wall дарсан, Golov дарсан. За нэг back хийсэн. Walrus Punch-тай Цэгийг авч үлдэх гэсэн боловч чадаагүй байгаа одоо. Hex тэгтэл Force-тад маш өндөр үнээр Цэгийг авч энэ Melody Big Statement дараад одоо дэлхийн тогтоосон R7 3 мэн Echo Slam R7-ээс dieback болсон. Team 50-ыг 50 газар үлдсэн. Wall байхгүй одоо байлаа. BKB-тэй хоош Surge дараа гарч чадсан. Tasker buyback 4-4 R7 dieback Venom тэр 3 тоороо зооцоор таймнаар дайрсан Fisher хайсан. Fisher-ийн даваалаа Force-таа гаргасан. Telekinesis энэ дээрсэн бай. За Мо бас тун бага HP дараа Cowabunga ороод Venom-ыг ургаах болтойсэн 50% HP-тэй үлдсэн. Walrus Punch за эндээс dieback болсон бас Venom Цэгийн газар үлдсэн.
Боолай тэгээ ТП дарсаа за даагерда жоо цаана гарцаа Говбанга. Хайграунд яварч тийм 50 хамгаалж чадсан хэдий. RSM-ийн дайбек байхуд бол ер нь баг бүгдэнд нь байгаа. За шууд тэр 3 тоор дээр доцсоороо. За Глиф дарсан. Таскер байбек хийсэн. RSM байбектайгаа Venom жоо хийлгэж ирсэн. За шууд Venom руу дайрчлаа. За харин цэг дөрөв ороод мод үнээр гой байрлаа. RSM дээр оолт өгсөн. За энэ чинь Survivor да шууд хайрсан. За техник одоо бокс мог унгааж чадсан. Walrus punch хийсэн. За Raccoon-дэр Sauron дээр дэвж орч Melody-г унгааж чадсан. Eco-System гац RSM дээрээс эргэж хараад Jackass-ыг унгаас цэгээ одоор тамд байсаар байгаа. Venom баасан. Spirit Breaker buyback хийгээд ирж байна. Moro дайрсан. Snowball хийгээд зогсоосон. Mod өөр Glimmer-ээс ард нь Venom байсаар байгаа. RSM-ыг унгаа бодчихлоо. Гэхдээ өөрөө дөрүлээ авсан. 2 buyback хийсэн. Цэгийн буцаад айдаа ирсэн. RSM-ыг унгаахыг туу хүсчээд энэс RSM-ыг авд байсаар суурчиг хаашаа гарсан. Melody араас хөөсө бодож гүйцэхгүй моо одоор 50 байсаар өөргөө хийлцэн. Walrus ба цэгээ дээр 3 баатрууд RSM дээр шиваад ороод орсон. RSM-ээр мэг тарсан одоор 50 байсаар цэгийн дээр сууссан. 3 баатрууд тайбак моо байсаар байгаа. 4-9 ганцаараа SF-ээс за Tasker triple kill хийсэн. Team 50-аг хайграад аваад чадсан. Цэгийн бас ганцхан моо байбек төвцөө. Ба цэгийг унгаас дайбак цэгийг. За сүүлийн range Brax мега болоход Venom-ыг бэкэ даралгүй Hex. За араасаа дахиад Hex. За яварч Doctor-ыг хоошо хайграунд ус руу гарсан Walrus бааж баш байгаа 50-д үлдсэн. За мега Crips болсон усан дээр 4 баатар шахсан Melody бэкэ ба дараад орсон Nether Strike байхгүй. За Глиф байхгүй 3 баатар хамгаалтанд Daxer buyback хийгээд ирж байна. За Venom шууд BKB дараад орсон. RSM-д одоо унгаас за Rubik buyback RSM-д Venom дайрсан. Venom өөрөө эндээс унсан. Venom buyback байсан. Survivor ганцаар үлдсэн. За Melody-ийг Hex-д. За энэ бол сүүлэг баха. За ингээд эндээс Team 50-аг очсон Extreme Gaming-ийн үнэхээр сайн тоглолтыг үзүүлсэн ч гэсэн хожигдсон. Team 50-аг дараагийн уучраа Монгол зогоо. Одоо зүгээр одоо